Мэдээлзийн бодлого бодох үе шат. Бодлогын өгүүлбэрийг сайтар ойлгох. 2-дугаарт нь оролтын болон үр дүнгийн өгөгдлийг тодорхойлох. 3-т бодлогын бодолтыг төлөвлөн загварчлах. 4-т алгоритмыг зохиох, турших гэсэн бүтээлч үйл ажиллагаа юм аа. 1-р бодлого. Бодлогыг загварчлая. Бодлогын тавил байгалийн ухааны танхимд А см урт, Б см өргөн, H өндөртэй аквариумд загас тишээхэр болов. Аквариумын 2/3-т ус хийдэг бол хэдэн литр ус бэлтгэх шаардлагатай вэ? Математик загварчлал нь бодлогын өгүүлбэрийг 6-аар илэрхийлье. Ямар дүрсийн эзэлхүүнийг олох бодлого болох вэ? Зүйтэй. Параллелепипедийн эзэлхүүнийг олно. Математик бодолт нь параллелепипедийн эзэлхүүнийг урт өндөр өргөн 3-ын үр жүрээр олдог. Бодлогын практик тайлбар нь бэлтгэх ус буюу эзэлхүүний 3/2. Анхаарах зүйл нь эзэлхүүн нь сантиметр кубээр гарна. Үүнийг литрт шилжүүлэхийн тулд нэгжин шилжүүлэлт хийнэ. Бодлогын алгоритмыг логарифм програм дээр туршийе. Бодлогын оролт нь аквариумын урт, өндөр, өргөн. Гаралт нь бэлтгэх ус. Бодолт нь параллелепипедийн эзэлхүүн. Мөн бэлтгэх усыг олохын тулд эзэлхүүний 3/2-ын үр жүр нэгжин шилжүүлэг хийж 1000-д хуваана. Бид өмнө нь логарифм програм дээр блок схем байгуулж байсан түүнийг сэргээн саная. Эхлэл төгсгөлийг холбосон сум дээр дарж блокуудыг гаргана. Хувьсагчийг зарлах блокыг сонгож хувьсагчаа зарлана. А, Б, H мөн эзэлхүүн буюу V, бэлтгэх усны хэмжээ буюу W хувьсагчдыг зарлаж окей товчонд дарна. Хувьсагч оруулах блокоо сонгож А, Б, H хүчийг гараас оруулна. Үйлдэл хийх буюу процесс блокыг оруулж мөн бэлтгэх усны бодолтыг оруулна. Бодлогын гаралт нь бэлтгэх усны хэмжээ W. Ингээд блок схем ачаалж үзье. А-гийн утга буюу 50, Б-гийн утга 30, H-ийн утга 45. Тэгвэл бэлтгэх усны хэмжээ 45 литр ус хэрэгтэй болох нэ. Дахин утга оруулж тестэрлэж үзээрэй.